Минасан коничева. Өнөөдөр та бүхэндээ N3-ын нийтдээ 17 дүрм тайлбарлах болно. За энэ дүрм маань K-гийн гинэний дүрмнүүд байгаа. За ингээд шууд эхэлцгээе. Өнөөдрийн хамгийн ихний дүрм Ga Kikkake о Kikkake-ний гол утга нь энэ зүйл одоо гол хүчин зүйл болсон. Энэ зүйл хамгийн их нөлөөг үзүүлсэн гэсэн утгатай дүрм байгаа. Эхний жишээ хэлбэр. Anime ga kikkake de Nihon no bunka ni kyomi o motta. Японы соёлын талаар сонирхож судалж эхэлсэн, сонирхол төрсөн шалтгаан нь аниме гэсэн утга юм, тийм ээ. Аниме бол хамгийн гол хүчин зүйл, хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл байх нэ. Прогийн хэлбэр Пурого Митакото Киккакени Ваташи ва Нихон e ikitai to omou you ni natta. Би Япон явахыг хүсэх болсон шалтгаан Пурого Митакото Киккакени буюу влог үзсэн. Энэ болохоор хамгийн чухал нөлөө үзүүлсэн гэсэн санаа илэрхийлж байна. Дүрм 2 Какеро Какено. Гол утга нь болохоор альва зүйл болоогүй, хийж дуусаагүй, процесс дуусаагүй гэсэн санаа илэрхийлж байгаа. Жишээ өгүүлбэр 1. Тэбүрү no uwe ni nomikake no kofi ga okarete iru. Ширээн дээр ууж дуусаагүй кофе байна. Kakikake no report o kyōjū ni shiageru tsumori da. Бичиж дуусаагүй илтгэлээ өнөөдөр дуусгах санаатай байна. Дүрм 3 Гачи. За энэ дүрмийн гол утга нь болохоор ямарваа нэг зүйл олон давтамжтай байх, олон давтагдах гэсэн санааг илэрхийлж байгаа. Ихэвчлэн сөрөг утгаар илэрхийлдэг. Сөрөг дүрмээр ашигладаг хүн те. За Tanaka-san saikin yasumi gachi da kedo nanika atta no kana. Tanaka-san сүүлийн үед айгүй амраад байна. Яасан бол ямар нэг юм болсон юм болов гэсэн утгатай өгдөрөө. Hitori gurashi no dansei no shokuji wa eiyou ga kata yori gachi na node shikkari balansu no yoi shokuji o suru you ni shimashou. Ганцаараа амьдардаг эрэгтэй хүмүүс хоол идэхдээ ингээд илчлэгээ амин дэмээ ингээд сайн авахгүй байна. Хоолундаа сайн идэхгүй байна. Тэ? Ийм тохиолдол их байна. Тийм учраас хоолундаа идэхдээ хоолунднаасаа амин дэмээ тэнцвэртэй сайн авах хэрэгтэй шүү. Тэгмээр байна гэсэн утга байна. Дүрм 4 Kana. Нэгдүгээр утга нь аливаа зүйлд эргэлзэх гэсэн утгаар илэрхийлж байгаа. Эргэлзэх эсвэл таамаглах. Хоёр дахь утга нь болохоор аливаа зүйлийг гуйх, зөвшөөрөл авах үедээ ашиглаж болно гэсэн байна. Жишээ өгүүлбэр Том-сан осой нэ. Сода нэ LINE шите мо хенжи га най ши наника атта но кана. Том-сан орооч явах чинь харин тийм уулын лайн битсэн гэсэн хариу байхгүй. Ямар нэг юм болсон юм баг та. Ва ойшсоо хитогучи табете мите мо ii kana. Дозо. Хөх ямар гоё амттай харагдаж байна. Би жаахан идчихв, амсаад үзчихв. Тэгдэг боллоо яах вэ? Дүрм 5 Kara ni kakete. Утга нь болохоор тэрнээс тэр хүртэл альва цаг хугацаа, орон зайг илэрхийлж байгаа дүрм байна. Rokugatsu kara shichigatsu ni kakete Nihon wa tsuyu no season desu. 6 сараас 7 сарын хүртэл энэ хооронд Японд борооны улирал болдог. Нимацу кара нинши ni kakete kuni e kairu tsumori desu. Оны сүүлээс шинэ оны ихэнх үе хүртэл энэ хугацаанд эх оронлогоо буцах санаатай байгаа. Дүрм 6 Каранива. Гол утга нь мэдээж шалтгаан, учир шалтгаан зааж байгаа. Карагийн араас ягаад нива гэж авч байгаа гэхээр эхний одоо хоёр өгүүлбэр байгаа шүү дээ. Тэгэхээр эхний өгүүлбэр дээр
тэгсэн учраас ингэсэн учраас хоёр дахь өгүүлбэр явах хэрэг мэдээж ийм үр дүн үзүүлмээр байна. Мэдээж ингэмээр гэсэн утгатай дүрэн байна. За эхний чинь өгүүлбэр Shikken o ukeru kara ni wa gogaku shitai desu. Шалгалт өгж байгаа учраас тийм ээ заавал тэнцмээр байна. Жишээлбэл караны аваачаар ниваг аваачаар Shikken o ukeru kara gogaku shitai desu гэж болох боловч кара ниваг авснараа илүү хүчтэй утга илэрхийлж байгаа гэсэн үг. Би одоо энэ шалгалтыг л одоо яаж тэнцмээр байна. Заавал гэсэн санаа илэрхийлж байгаа. За дараагийн дүрм. Нани? За дараагийн жишээ өгүүлбэр Wareware no himitsu o shirareta kara ni wa kono mama ikashite wa okenai yo. Бидний нууцыг наад хүн чинь ингээ мэдээд авчлаа. Тийм учраас ингээд амьд ойлгож болохгүй. Жон хаард өгүүлбэр шүү. Дүрм 7 Каварины гол утга нь тэглүүгээр, инглүүгээр тэрний оронд, энэний оронд гэсэн утгатай байна. Жишээ өгүүлбэр. Имано кодомо тачи wa тереби o miru kawarini YouTube o miteru soda. Одооны хүүхдүүд зурагт үзэхийн оронд YouTube их үзэж байгаа юм шиг байна. Saikin wa genkin no kawarini denshi mane de okane o харау хитога хүэтэ kita. Сүүлийн үед бэлбүүний оронд цахимаар төлбөр тооцоогоо хийдэг хүмүүс их болсон байна. Инкан но каварины сайн демо камаймасан yo. Тамганы оронд гар үсэг байсан ч болно. За дүрм 8 Киру. Энэ болохоор альва нэг зүйлийг одоо хийж дуусгах гэсэн утгатай дүрм юм байна. Эхний өгүүлбэр Kazoe kirinai hodo no hoshi ga sora ichimen ni hirogatte iru. За яг дүрмээр бол энэ ч мэдээж аана. Кирэрү тийм ээ. Kazoe kireru бол тоож дуусгах утгатай боловч най гэдэг үсгэж байгаа учраас тоолж баршгүй, тоолж дуусшгүй тийм их хэмжээний од тэнгэрт төгсөн байна. Конно таксан нори хитори де табераремасен. Ийм их хоолыг би ганцаараа ирж чадахгүй шүү дээ, барахгүй шүү дээ. 100% の力を出し切れたので、たとえ結果が悪くても誤解はありません。100% чадахгүй хийсэн учраас бүх чадахгүй зориулсан учраас хичнээн үр дүн онцгүй, таагүй, муу гарч гисэндээ би харамсахгүй. Дүрм 9 Курай. За энэ болохоор альва юуны хин хэмжээг зааж байгаа. Тэр дотроо иймхэн юм, тиймхэн ийм амархан зүйлийг гэсэн санаа илэрхийлж байгаа. За эхний өгүүлбэр. Gaikoku ni sumu nara eigo gurai hanasenai to kurou suru yo. Гадаад амьдрахад ядаж англиар жага ярьдаг байхгүй бол их хэцүү шүү. Чотто окуреru nara renkou gurai shite yo. ちょっと遅れるなら連絡ぐらいしてよ。ちょっとхоцорч моцрох юм бол ядаж холбоо барьчихгүй дээ гэж энэ. За гол санаа болохоор連絡ぐらいしてよгэж байна. Одоо хүнлэг үүдийн за би хоцрох нэ гэдэг чат очих юм уу залгач нөгөө нь амархан хэдхэн минут хэдхэн секунд яаж шүү дээ тийм ээ. Гэтэл ийм амархан зүйл яагаад хийж чадахгүй байгаа юм бэ? Хоцрох нь жагаа за ойлгож байна. Гэтэ чи ядаж ингээд холбоо барьчихгүй дээ гэсэн санаа илэрхийлж байна. Кикка. Альва зүйлийн үр дүн илэрхийлсэн утгыг илэрхийлж байна. Эхний өгүүлбэр Mainichi gohan no ryo o hirashita kekka 2 kagetsu de 5 kg taiju ga hitta. Өдөр бүр идэх хоолны хэмжээг багасгасныхаа үр дүнд 2 сарын хугацаанд 5 кг хассан байна. いろいろ考えた結果、学校卒業後、国へ帰ることにしました。Маш олон талаас нь сайн бодсны эцэст сургуулаа төгссөний дараа нутаг уцаар боллоо. 4.11 Косо. За энэ Косо гэдэг нь болохоор энэ урдлынхаа үгэнд илүү хүч нэмж байгаа утгаар илэрхийлдэг. Жишээлбэл Котоши Косо JRPT-ний Укаритай. За ястай энэ жил л
хэвээр яаж хийж чагаад тийм ээ JLPT-д тэнцчмээр байна. Кинко Косога Ваташи но Ичибан но Зайсанда эрүүл мэндэл миний номер 1 эд хөрөнгө баялаг юм а. Нэрүү кото косо сторисо кайшо хода. За унтах чинь л өстой стрессийг тайлах одоо маш сайн арга шүү дээ гэсэн утгатай хэлбэр байна. За 4:12 кото гол утга нь болохоор тэгэрээ ингэрээ гэсэн утга байна. За юунд их ашигладаг вэ гэхээр одоо бичгийн хэллэгт бол биш одоо харилцан ярианд их ашигладаг. Жаахан альбом маягийн заавар өгөх тохиолдол ч юм уу тэ ашиглаж болно гэсэн байна. Эхний өгүүлбэр тестоно токива кейтай димава кабано наканы шимао кото. За шалгалт өгөхдөө гар утсаа цүхэндээ далд тэгэрээ. Репото ва райшоно кайоби мадени тэйшүцүсүрү кото. Илтгэлээ дарааллын 2 дахь гэхэд хураалгаарай. 4:13 Готоны гэдэг нь болохоор тэгэх болгонд, ингэх болгонд тотомд гэсэн санаас илэрхийлж байгаа. Эхний хэлбэр Олимпиква 4年ごとに開催される. Олимп 4 жил тутамд болдог. Хито ва 失敗するごとに成長していくものだ. Хүн алдаа гаргах болгондоо улам илүү суралцж, улам илүү өсөж дэвшиж, туршлага сууж идэг. 4:14 Котокара. За энэ шалтгаан зааж байна тийм ээ. Эхний хэлбэр Карева нандемо шиттеру котокара ароку читенто йобарете иру. Тэр өстой мэдэхгүй зүйл байхгүй, юу ч мэддэг учраас түүнийг хүмүүс алхдаг толиуч гэж нэрлэдэг. Томсан но мэни кумага дектеру котокара нефузоку де ару кото ва ёсо декиру. Томсаны нүд нь ингээд хөхрөөд ч юм уу те эсвэл ингээд бор болоод тодорчиж гинэ. Тийм учраас харвас нойр мото онсон байна. Харвас нойргүй онсон байна гэж боддог. За 4:15 Котоны наттеру. Энэ болохоор тим юм дүрмтэй журамтай гэсэн утгаар илэрхийлж байгаа. За жишээ хэлбэр рүү орцгоё. Кономисе нива жусе шика хайренай котоны наттеру. За энэ дэлгүүрт бол зөвхөн эмэгтэй хүн орж болдог гэсэн юм дүрмтэй журамтай. Мойрогомива гитс суй кинни дасу котоны наттеру. За шаттай хогийг болохоор 1 дэх, 3 дахь, 5 дахьтал хайж болно. Сингапурд ива. За дараагийн жишээ хэлбэр Сингапурд ива мичини гоми о сутеру то баккин о харавана кереба икенай котоны наттеру. Сингапур улсад зам дээр хог хайх юм бол торгуулийн мөнгө төлөх ёстой гэсэн тийм дүрм байдаг гэнэ. 4:16 За 4:16 Котова най. Гол утга нь тэгэх ингэ шаардлагагүй. Тэхгүй байсан дээрээ гэж утга юм байна. Ингээд жишээ хэлбэр. Таксан гамбаттанда кара дикнакте мо гаккаре сүрү котова най yo. Маш их хангалттай чийсэн болохоор үр дүн ямар ч гарсан бэ? Сэтгэлээр унах шаардлагагүй гэсэн байна. Комбини маде 13 分だし、人も少ないし、わざわざ化粧していくことはないんじゃない? Комбини хүртэл алхаад 3 минут. Тэгээд гадар хүнч байхтай байна. Тийм учраас заавал ингээл цаг заваа өрөөд зараад зарцуулаад ингээд будаж хугатж яах юм бэ өгшөн гинэ. За хамгийн сүүлийн дүрм. Кому гэдэг маань нэгдүгürt альва зүйлд цаг хугацаа их зарцуулах гэсэн утга юм байна. Хоёрдугаар болохоор альва юм руу одоо нэвтрэх орох гэсэн утгыг илэрхийлж байгаа юм байна. Ингээд жишээ хэлбэр. Томсон саки кара зутто канgai кондеру юу. Томсон түрүүчээс хойш ингээл амар удаан ингээд бодолд автаал байгаад байна. Амар удаан юм бодоол байгаад байна гэсэн санаа илэрхийлж байна.
Месена опонто доожины сэрүүхийн мигакэтэй такусана хитога какеконда гэд дэлгүүрийн хаалга ингээд нээгдвгүй юу одоо хямдралын бараар чиглээд амар их хүн чихэлдэж орсон гинэ. Дайрч орсон гэсэн утга байна. Хамгийн сүүлийн жишээ бол Кокони кадо сашиконде кудасай. За ийшээ та карта хийнү гэсэн утгатай байна. За ингээд та бүхэндээ өнөөдөр нийтдээ 17 дүрм тайлбарлалаа. Дараагийн бичлэгээр саги гинэний дүрмээр уулзцаая. Анхаарал тавьсанд баярлалаа.